Сайн байна уу? Та бүгд найрамдах Солонгос улс дахь хөдөлмөр нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс ямар нэгэн байдлаар үйлчилгээ авч ирсэн үү? Хэрвээ үйлчилгээ авч ирсэн бол та ямар үйлчилгээ авч ирсэн талаараа биднэрт сэтгэлээ хуваалцсан уу? За сайн байцгаана уу? Миний өөрөөтэй намсраа байна. За энэ нийгмийн даатгалыг би төлөөд одоо ингээд олон жил болж байгаа. Тэгээд Монголд төлж исэн нийгмийн даатгалаа Солонгос хурж ирж ажиллаж амьдарч байхдаа энэ Монголынхаа үйлчлэгийг энд Солонгос хурж ирээд энэ цайн дурын нийгмийн даатгалыг энэ салбарт хурж ирээд амар их үйлчлэгийг авч одоо ингээд идэвхтэй ингээд төлж явж байгаа би. Тэгээд одоо ер нь бол 10 жил ирээдүйд одоо энэ төлөж байгаа залуучуудаа хандаж хэлэхэд ер нь бол бид нар залуу насндаа ажиж хөдөлмөрлөөд тэгээ эцээс хураасан мөнгөөр жоохон ч гэсэн нийгмийн даатгалаа өөрийн гэсэн сайн дурын нийгмийн даатгалаа өөрөөсөө бий болгож дараа нь эцэст нь бид нар хэдүүдээ насны эцэст одоо Монгол улсынхаа одоо ирээдүйн нийгмийн даатгал тэтгэмж энэ төр авахд чинь та хэдэд минь хэрэгтэй шүү гэж би өөрөө боддог болохоор энэ нийгмийн даатгалыг идэвхтэй төлж ингээд ажиллаж амьдардаг юм аа. Тэгээ залуучуудаа уриалж байна.